Сайн байцгаана уу. Ажилтны дуу хоолой цувралын энэ удаагийн дугаараар Австралийн нэгэн уурхайд борсон хүний амнаас ирсэн ослоос улбаалан манай өрөмдлөг цэцлэгээний баг болон засварын баг хамт олон байна. Уг эрсдлээс хэрхэн урьдчилан сэргийлэх, хэрхэн бид хянаж сайжруулсан талаар танилцуулах болно. 2016 оны 6 сарын 19-ний нэм гарагийн үдэш өрмийн машины оператор ээлжиндээ 3 цаг 30 минут ажилласны дараа өрмийн хошуунаас жирэг унсныг анзаарч эргүүлэгчийг өрмийн тавцанд аль болох ойртуулад оройн 9 цаг 20 минутанд засварын багийг дуудсан байна. Оператор өрмийн машиныг засварт бэлдэн унтраасаа. Засварын багийнхан ирээд гүйцэтгэх ажлынхаа талаар хэлэлцсэн боловч аюулгүй ажиллагааны дүн шинжилгээ болон авч хэрэгжүүлэх 5 алхмыг хийгээгүй. Өрмийн багийн жиргийг тохируулж ойртуулахад хангалттай зай байгаагүй тул засварын баг машиныг дахин асааж машины батарейн хэлхийг толгоон түвшинд байрлуулахаар шийджээ. Засварчдын нэг нь өрмийн жирийг угсарахаар оролдож байхад өрмийн машин асаалттай хിവэрэл байлаа. Тэрээр өрмийн хошууны галын шугам буюу өрмийн толгоон хэсэгт гидравлик хавчигч төхөөрөмжлөөр гарч зогсон жиргийг дахин тааруулахаар оролцсон. Гинт өрмийн хошууны чиглүүлэгч гар хаагдан засварчныг өрмийн толгой руу шахаж хавчснаар засварчин цээж болон хөвлийн дээд хэсэгтээ бэртэл авсан байна. Анхны тусламж үзүүлсэн боловч харамсалтай нь засварчин газар дээрээ амнасаа алджээ. Бид Австралийн уурхайд гарсан хүний амь эрсэлсэн харамсалтай ослын урьдчилан сэрэмжлүүлгээс засварын ажилтан өрмийн хошуу салгах үед гидр түлхүүрт хавчуулагдан амнаас ирсэн тухай мэдж авсан. Манай өрмийн машинууд дээр ч гэсэн засвар үйлчилгээний ажилтан эсвэл өрмийн ажилтан ажиллаж байх үед гидр түлхүүр хүний оролцоогүйгээр чөлөөлөгдвөл өөрөөр хэлбэл хяналтгүйгээр чөлөөлөгдвөл үүнтэй адил зүйл тохиолдож болзошгүйг бид мэдж авсан. Өрмийн хошууг солих үед өрмийн машины хөдөлгөөр ажиллаж байх хэрэгтэй байдаг. Энэ өрмийн ажилтны өдөр тутмын хийдэг ажил. Биднийг өрмийн хошуу сольж байх үед гидр түлхүүр хяналтгүйгээр хөдөлгөөнд орол маш ностой зүйл болох аюултай. Хамгийн түрүүнд бид гидрийн юм уу цахилгаан системийн доголдолоос болж гидрийн түлхүүр хяналтгүйгээр хөдөлгөөнд орсон тохиолдолд хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор ажлын талбарт орж ирэхээс сэргийлэх зорилгоор хамгаалтын төвчөө хийсэн юм аа. Ослын мэдээллийг авсан даруйда эхний хамгаалах төвчөөг суурилуулсан ба дараагийн хэдэн 7 хоногт багтаана төлөвлөгөө засварын үеэр зогссон бусад 3 өрмийн машинд засварын өөрчлөлт хийсэн. Дараа нь бид гидрийн системийг цоожлох, тайзлах систем суурилуулсан. Өөрөөр хэлбэл өрмийн хошууг солихын өмнө гидрийн шингэний урсгалыг гараар хааснаар гидр түлхүүрийг ажилуулах гидрийн шугамыг хаана гэсэн үг юм аа. Бид өрмийн машины тусгаарлалтыг сайжруулах зорилгоор өрмийн хошуу солих эсвэл засварын үйлчилгээний ажилтан өрмийн хошуу хэсэгт ажиллах үед баримтлах ажлын стандарт журмыг боловсруулсан. Тайлбарч төлхөрөг хүчтэй залгаатай байгаа тохиолдолд тухайн аюултай хэсэгт хүн нэвтрэхээ сэргийлж хориотой бүсийг байгуулан тусгаарлалтын туу татаж ажиллаж байна. Өрмийн штанг чиглүүлэгчийн түгжээ мултарч пайлц доош унах, пайлц доош унснаар кабины цонхыг хаглах, өрмийн ажилчдын дээрээс бит унах гэсэн эрсдэл байгааг бид нэр олж илрүүлсэн. Уг эрсдлийг бид нар таг суурилуулж өгснөөр хянах боломжтой болсон юм. Уг таг нь шагаавартай бөгөөд пайлц доошоо сугарч байгаа хэсгийг хянах боломжтой. Инженерчлэлийн арга ашиглан гидр түлхүүрт түгжээ хийж гидрийн системд хаалт хийгээд тусгаарлалтын цэгийг бий болгосноор хавчигддаг аюулаас сэргийлсэн маш сайн арга хэмжээ болсон байгаа. Тиймээс та бүхэн ослын сэрэмжлүүлгээс сургамж авч өөрийн ажлын талбартаа ижил төрлийн осол дахин давтагдахаас сэргийлэх арга хэмжээ авч аюул ослоос ангид ажиллаарай.